Сайн хажуугаар сар их байх юм аа. Энэ одоо цөвөн цагт чи одоо юу гэдэг хил амттай хүмүүс нь мэрэгэн цэцэнд тооцогдоод байгаа үстэй. Тэрнтэй адилхан энэ намын шудраг жинхэнэ гишүүд бас нэг ёс зүй бариад за яах вэ гэд те яваад ах тусам увайгүй намын нэр барьж сонгогч томилогдсон хүмүүсийн хийсэн увайгүй үйлдэлтэй. Энэ олон гишүүдийг бол гадны хүмүүстэй нийлээд дарж явж байгаа юм шиг байна. Тэгээд намаа шинжлэх гэж байгаад гишүүдэд хасчуудаа л гэж харж байна. Тэгээд энэ ардын намч бай, арчилсан намч бай, сайнтай мод олон хүн цугласан байгаа. Манай арчилсан намын дандаа муу юм нэр нь дурддагдаг хэсэг бүлэг хүмүүсийн дагаж явдаг залуучууд нь үрдэл яг анхныхаа арга барилаар бас ажилтдаг болжээ. Тийм учраас эдгээр өөрсдийн гэсэн бизнесгүй тэ хийг ажилгүй хүмүүс зөвхөн нам мос төр нам сонгуулаар зарж сураад амьдрал ирсэн юм байна. Тэрний хамгийн тод жишээ нь дотоод сонгуулийг ингэж бодлоотуулах. Тэ сонгуулийг хулгайлах явдал. Дээрээс нь нэр дэвшигч нарын эрхэнд бүдүүлгээр халдаж нэр дэвшигчдийн хандив дэмж тэр мөнгөөр нь сонгуул хийх байгаа байхгүй юу? Энэ бол ерөөсөө энэ эрх мэдэлд ямар дуртай юм бэ гэдг нь нотлогдоод байгаа. Тэгээ энэ гишүүдийг бол ерөөсөө үл тоосон. Энэ олон гомдол саналыг маш олон хүн өгж яхад хяналтын ерөнхий зөвлөл нь хүлээн зөвшөөрөөд шийдэж байгаа. Тэр үтгэл намын дарга бидний хүлээж авч уулзаад зөвхөн манай дург буюу Баян зүрхийг танаа нар бол арай дэндүү юм болчихжээ гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрж байгаа. Гэхдээ ямар нэгэн хариуцлага шийтгэл ярих үтгий хэл та нар одоо зогцож байгаа намын нэр гэдэг. Гэхдээ хулгайч нартайгаа шудраг хүмүүсийг нийлүүлээд хаа өргөх гэдэг. Тийм байж болохгүй үстэй. Бурхамчдгэр хоёр нийлээд яах гэдэг вэ? Сайн санааны үйл хийх гэдэг. Бид нар чи шудраг өсөл тогтоё гэдэг байгаа үстэй. Өнөөдөр 2016 оноос хойш 10 жил Монгол ардын намын засаг 7 дахь засаг нь. 24 оноос хойш 3 дахь засаг. 3 засаг ерөнхийдөө 3 хурлын дарга сонгогдлоо шүү дээ. Тэ? Тэгвэл манай арчил намд 24 оноос хойш шүү дээ. 2 дахь ээлжин намын удирдлагын 2 дахь ээлжин намаа зарахаар хоолнд орж. Ардын нам засгаас олж хоолнд ордог бол арчил нам удирдлага буюу сонгуулаа зарж хоолнд ордог юм байна. Энэ бол арай л дэнтлээ. Тийм учраас намын гишүүдийг одоо сая намын их хурал шаш хатны юмд оролцуулаагүй хүмүүс бид нар тусдаа оролцож байна. Энэ өөр арчилсан нам баггүй. Энэ жинхэнэ гишүүд бартцаанууд үгээ хэлж байна. Ардсан намын дотоод сонгуул болохоос өмнө зарим дүүргийн намын дарга нарыг ардын намын зарим гишүүд урьдчилаад мэдчихсэн. Одоо жишээлбэл Нямбатар дарга гэхэд танаа дүүргийн намын даргыг тэр болно гэж хэлэхэд яг тэр хүн болсон. Гэхдээ би эднэр тэр нөгөө Нямбатар Батамгалан гэдэг хоёр хүн чинь нэг сошиалор байлдлаа шүү дээ. Сонгоо хайрхан дүүрэг Баян зүрх дүүргийн хоёр ван хоорондоо амар юм болоод та бид нар мэдэн те төрийн албан хаагч нар бөөнөрөө очиж игсаад л бид нар яаж яхад тэр Нямбатар нийслэлийн Монгол ардын намын дарга Нямбатар нэг лайв хийсэн те тэрэн дээр юу ярьсан бэ гэхээр энэ Баян зүрх дүүргийн Монгол ардын намын дарга од байгуулалтын сайд Батамгалан өөрийн үеэл арчилсан намын их хурлын жагсаалтаар сонгогдсон гишүүн Ганбаатарыг Баян зүрхийн намын дарга болгоно гэж яхад тухайд бол би шаалаад инээжсэн байхгүй яриаггүй л үүдээ. Яг тэр боллоо. Тэгээд Ганбаатар гэдэг дарга нь өөрөө бас би намын дарга болно, намын бодлогоо гэдээ яриадсэн байхгүй. Гэхдээ одоо ямар сони тэгвэл бид нар яагаад дотоод сонгуул хийж байгаа? Яагаад сонгуул хийж өрсөлдөөд бид нар тэ дэмжин мөнгө хураалгаад дэвшиж байгаа? Тэгвэл бид нар сонгуул хийх хэрэг юу байгаа? Тэгээд бид нар энэ бүхнийг ингээд судлаад одоо бүхий мөнгөсийн дараа судлаад үзлээ. Гэсэн манай намын дарга цогтгөрөл их хурлын гишүүн Ганбаатар эдгээр оны өмнө Америк явсан юм байлээ. Америк явахдаа бие биендээ ингээд нам бэлгэлж явсан юм байна. За чи Баян зүрхийг аваарай. Чи хөвсгөлийг аваарай ч гэдэг юм үү те. Одоо ингээд нэг хошин шогдор их хурлын гишүүд чинь бие биендээ нэг лиценз орд морд бэлгэлээд байдаг те. Тэрэн шиг одоо манай намын удирдлагууд чинь орд лиценз байхгүй юм чинь зайл бие биендээ дүүрэг аймгийн намаа бэлгэлж байна. Энэ бол дэндүү байгууд. Ер нь бизнесмен
Тэ? Манай намын дарга бол амжилттай бизнесмен Монголын нийгэмд бас татвар төлөгч. Тэ? Ажлын байр бий болгодог хүн. Гэхдээ намын удирдлага лидер бол биш юм байна. Энэ хүн зүгээр л компани хувьцаа эзэмшигчиг намыг тэгээд зарч байгаа юм болоо да. Маш харамсалтай. Бид нар бол зохицгэрэл даргад итгэжсэн байхгүй юу? Том компаниудтай олон хүн өдөрцөн намыг гой болгох юм байна. Ингэх юм байна гэдэг. Тэгээ энэ дотор байна шүү дээ. Зохицгэрэл хөөгцсөн хүмүүсийн ихэнх зохицгэрэлийг дарга болгох гэж улаар нь тэмцсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ энэ хүмүүс одоо өнөөдөр гомдолтой байгаа нь бид нар дарга болгосон хүндээ хөөгчлээ л гэж. Яа тэгж байгаа. Тэгээд энэ Tesla гэдэг компани маш олон хүмүүс энэ намын ÖПХ нийслэлийн намын орон сонгон айрхан дүүргийн намын гишүүн болж байна. Тэгээ энэ жагсаалтаар гишүүн болсон хүмүүс чинь аймаг дүүргийг хуваарлж аавж бялуу өртөж байгаа юм шиг. Тэгээд өөрсдийнх нь туслах зөвлөгүүдийг оруулж байна. Намаа шинжилнэ гэдгийг би намайг солино гэж ойлгоогүй байхгүй. Би энэ болон энд байгаа мянган хүн надтай адилхан хүн энэ намын төлөө явсан хүмүүс байхгүй. Бид нар чи шинээр олон хүн л илсүүлээ гэсэн биз дээ. Олоолол болох гэж хүссэн болохоос биш нэг 1000 хүн дотор эргэлдээд 1000 хүнээс 900-ыг хасаад гаднаас шинэ 900 оруулж ирнэ. Яриаггүй байхгүй. 1000-ыг 10,000 100,000 болгоё гэсэн шүү дээ. Ардын нам дааж гинж байгаа юм шиг захин бүртгэл дээр нь те хэдэн зуун мянгаараа бүртгэгдсэн ардын намаас. Хамгийн тод жишээ нь бид нөгөө хэвлүүд дандаа ирсэн шүү дээ. Баянзүрх дүүргийн Монгол ардын намаас сонгогдсон иргэдийн хурлын дарга Минцайхан гэдэг үнэн манай намд захин бүртгэлдээд төлбөрөө төлөөд регистр усрын дугаартай байж байгаа шүү дээ. Баянзүрх дүүргийн олон ардын намын хэсгийн төлөөлөгч үүрийн дарга нар засаг дарга нар нь манай намын захин бүртгэл байгаа шүү дээ. За яг өнөөдөр эдгээр тэрийг устгацсан баг. Тэр бүх фактанд бариад нотлоод бид нэр хяналтын ерөнхий зөвлөлд өгсөн. Хяналтын ерөнхий зөвлөлд тэрийг тогтоосон. Тогтоогоод ийм асуудал үүссэн байна. Энийг шийдэж чигээд зохион байгуулах зөвлөл юу? Зохицгэрэл даргад гинсэг хоёроор өдөрдүүлсэн зохион байгуулах зөвлөлийн дарга нарын бичиг хоёр байхгүй. Энэ хоёр хүмүүс хамтгаад өчтөр эдгээр хуралдаад намын их хурал руугаа шилжүүлчих. Өөрөөсөө шийдвэр гаргахгүйгээд тэгээ тэнд олонхоор юм шиг ингээд дүрээд Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй гэх мэт маш том асуудал үүссэн дүүргүүдийг хуультай хууль бус сонгуулиуд хөлийн шүүрээд өчтөр баталсан. Энэ бол мортгой хазгай. Бид нар дээч хөвд бүх гомдлоо өгцөн. Энэ 8 зөвхөн үндэсний бодлогын оронд 850 гаруй хүн бүртгүүлсэн шүү дээ. Нэг хүний 6 сая төгрөг төлөөд. Тэ? Чи 5 гаруй тэрбум төгрөг. Тэр мөнгөөр өчтөр бид нар ямар гой тайзсан. Ямар сайхан орой хоол хийв, тэ? Зохицгэрэл маш харамсалтай. Чингийн мөнгө гэж манай авахаа байсан гэж нэг тийм тань. Гэхдээ нэг тэрийг нэг зайл гаргаа хандуугээд авахаа мэдэн шүү дээ. Эдгээр. Тэгээ би энэ намын хуучин 361 яг дээш хөвгт бүртгэлтэй үндэсний бодлогын орооны гишүүдийг ингээд нэгтлээд харж байхад 70-80% сонгогддог байгаа байхгүй дахиж. Маш харамсалтай. Энэ хүмүүс чинь 200 гаруй үндэсний бодлогоор өнгөрсөн 10 жил энэ намыг ялагдцсан хинч харж үздэг байхад санхүү мөнгөөрөө энэ намыг олон хүмүүсийг цалинжуулаад энэ намыг тэ орон байртай байлгаад амьд авч ирсэн хүмүүс аахгүй. Тэр хүмүүсийг үл тоож гадагш нь гаргасан. Тэгээд дандаа өөрсдийнх нь туслах нарийн бичиг зөвлөхүүд дагалдан байсагч нараа орууллаа. Ер нь манай намын үеийн одоо ингээд санта муута гарч байгаа дарга нарыг тойрон хүрээлдэг хэсэг алиалагч нар байдаг. Өөрсдөө их гоё уран цэцэн ярьдаг, ухаантай гэж боддог, осторч гэж боддог. Зөвхөн намаар арцсан намаар бизнесийг дэрсэн. Гэхдээ төрийн сонгуульд барддаг. Тим нөхдүүд байдаг байхгүй. Та нар мэдэн шүү дээ. Үеийн сонгуул дандаа ялагдана. Эсвэл ганцхан нэгэнд өөрөө л гарна бусдыгаа унгаадаг. Тэр нь нөгөө ардын намтаа 8 яагаад нөгөөдөл унгаадаг л нөхдүүд байхгүй. Энэ нөхдүүд байгаа цагт энэ арчсан нам ялахгүй. Одоо эдгээр 27 28 онд арчсан ерөнхийлөгч арчсан нам ялна гэд бие бинийгээ хөөргөд зохицгэрэл дарга манайх ялцсан гэд. Гэхдээ энэ хүмүүсийг эдрээс хасъя гэд хоорондоо л үзээд байгаа байхгүй. Үгүй шүү дээ. Бид нар эсэргээр энэ бүх хүнээ тэрвэрж яваад олуула, мянгуула, 100 мянгуула саяулаа болж энэ улсад энэ Монгол улсын заяа гэж үдэг бол арчсан нам засаглах хэрэгтэй байхгүй.